Сайн байцгаана эрхэм мөндөд үзэгчдээ тоонтой мотлбор танд хүрч байна. За 2026 онд багш эмч нарын цалин тэтгэвэр нэмэгдэж байгаа. Орлогын өсөлтөнд хэрэглээний зээлийн эрэлтийг нэмэгдүүлж цаашлаад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөнд нөлөөлдөг. За иймээс ч Монгол банк санхүүгийн зохицуулах хорооноос хэрэглээний зээл олгох нөхцөлийг чангаруулж үр орлогын харьцаанд өөрчлөлт орууллаа. За гэхдээ орлого өсөх нь зээлийн эрэлт өсөх шалтгаан болж байгаа юу гэвэл бас үгүй. За өнөөдөр манай улсын 3 хүн тутмын нэг нь ядуу ангилалд хамаарч айл өрхийн хувьд сард олж байгаа орлогоороо хэрэглээгээ бүрэн хангаж чадахгүй байгаа учраас зээл авахаас аргагүй нөхцөлд иргэд амьдарч байна. Яг цэвэр хэрэглээний зээлийн өсөлт нь орлогоос освол хамааралтай. За ялангуяа өнөөдөр хэрэглэгчд маань хэрэглээний зээлийг аваад одоо өөрөөр хэлбэл ямар нэгэн бараа бүтээгдэхүүн хэрэглээгээ одоо хангаж байна гэдэг маань ирээдүйд орох орлогоо өнөөдрийн одоо хэрэглээ болгоод хувиргачих байна гэсэн үг. За тэгэхээр бид нар энэ маань биднэрт юу хэлээд байна вэ гэхээр одоо тэр зээл төлж дуусах хугацааг хүртэл иргэдийн амжиргааны чанар одоо орлогын баталгаач очих төвшин одоо буурах тийм ээ. Тэгээ одоо ийм сөргөө нөлөөтэй гэдгийг нэг талаас анхаарах хэрэгтэй. Өндөр үнэтэй удаан эдлгээтэй эд зүйл худалдаа авахд зориулагдсан зээлийг хэрэглээний зээл гэдэг. Монгол банкнаас 2019 оноос эхлэн банкнаас олгох хэрэглээний зээлд олгох үр орлогын харьцаа болон хугацааны хязгаарлалтыг тогтоож эхэлсэн. Анх банкнаас олгох хэрэглээний зээлийн үр орлогын харьцааг 70%-аар, хугацааг 30 сараас хэтрүүлэхгүй байхаар тогтоож байсан бол удаах улирлаас үр орлогын харьцааны хязгаарлалтыг 60% хүргэж, цалин тэтгэврийн өсөлтөөс шалтгаалж 2024 онд 55, 2025 онд 50% болгон бууруулаад байсан. Тэгвэл энэ он гармагц Монгол банкны мөнгөний бодлогын хороо хуралдаж, дахин үр орлогын харьцааны хязгаарлалтад өөрчлөлт оруулж 45% хүргээд байна. Үүнээс гадна банкуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг тус бүр 1%-аар нэмэгдүүлсэн. Эдийн засгийн бодит өсөлт, мөнгөний нийлүүлэлт, зээлийн өсөлт бол зохистой харьцаа гэж байдаг. Тэгэхээр энэ зохистой харьцааг бол бид нар мөнгөний бодлогын дунд хугацаанд Монгол банк бол хадгалах, тэр төвшөнд хүрэх ийм стратегийн зорилт тавьж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бол бас энэ бодлогын эхлэл гэж ойлгох ёстой. За зарим жил бол энэ мөнгөний нийлүүлэлт их, зээлийн өсөлт их бахаар энэ өндөр инфляцийг өдөөгд байгаа гэдгийг та бүхэн ойлгож байгаа хаа. 26-27 оны эдийн засгийн өсөлтийг бол нэг 5.8-аас 5.9% ийм өсөлттэй байна гэсэн сүр төсөөлттэй байгаа. За тэгээд энэтэй уялдуулаад зээл мөнгөний үзүүлэлтүүдийн төлөвлөгөөг ингээд харахаар зэрэг зээлийн өсөлт жишээлбэл нэг 15-аас 20% орчимтой байхаар ийм сүр төсөөлттэй байгаа. Энэ үзүүлэлт бол өөрөө нэрлсэн дотоодын нийт бүтээгдэхүүний эдийн засгийн одоо нэрлсэн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд харьцуулахад ийм хэмжээний зээлийн өсөлт бол эдийн засгийн өсөлтийг одоо боомлох, сааруулах юм бол шалтгаан болохгүй гэж бол дүгнэж байгаа. За зөвхөн банкнаас олгох хэрэглээний зээлээс гадна банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлийн үр орлогын харьцааг чангаруулад байна. За иргэдийн хэлдгээр аппликейшны зээл буюу цахимаар авч байгаа зээлүүд ч үүнд хамаарч байна. За 1 сая төгрөгийн орлоготой хүний хувьд зээл авахдаа тухайн зээлийн эргэн төлөлт нь 450 мянган төгрөгөөс хэтрэхгүй байхаар банкнаас зээл авах боломжтой бол аппликейшны буюу цахимаар зээл авж байгаа иргэдийн хувьд 550 мянган төгрөгөөс хэтрэхгүй хэмжээнд үр орлогын харьцааг хязгаарлаж байгаа юм а. За санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн байгууллагын хэрэглээний зээлийг хязгаарлах хүрээнд финтек зээлийн бүтээгдэхүүнд үр орлогын харьцааны хязгаарлалтыг 2023 оноос 70%-аар тогтоож мөрдүүлж эхэлсэн. За 2025 онд энэ хувь хэмжээг 60% болгон шинжилэн тогтоож хэрэглээний зээлийн бодлогоо чангаруулад байсан бол энэ он гармагц зээлийн нөхцлөө дахин чангаруулж байна. За үр орлогын харьцааг тооцохдоо зээлийн эрхийг тооцоолж уг харьцааг хангасан тохиолдолд зээл олгохоор зохицуултыг хийсэн юм а. Хэрэглээний зээл олгох үр орлогын харьцааг 2025 онд зохицуулагч байгууллагууд аль аль нь чангаруулсан учраас хэрэглээний зээлийн өсөлт өнгөрсөн онд буурсан үзүүлэлттэй гарч энэ хэрээр бизнесийн зээлийг дэмжсэн учраас энэ онд гаргаж байгаа шийдвэрүүд ч хувийн хвшлийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ гэж албаныхан үзэж байгаа юм а.
банкны салбар бол өнгөрсөн жил бол 25 онд илүүтэй бизнесийн салбар руу бизнесээ зээлээ хандуулсан байна. Өсөлт нь бол бизнесийн салбарт илүү ажиглагдаж байна. За иргэдийн одоо энэ бол бас нөгөө нэг зохицуулагч байгууллагуудын зүгээс авч хэрэгжүүлж байгаа одоо арга хэмжээ бөгөөд одоо өгж байгаа сигнал дохио дагаж ийн л гэсэн үг л дээ. Тэгэхээр нөгөө хэрэглээний зээл бол илүүтэй импортыг хөөргөх байдалтай. Ягаад гэвэл нөгөө манай эдийн засгч ерөнхийдөө бол нөгөө хэрэглээний импортын дээр суурилсан шахуу. Тэгэхээр нөгөө буцаад валютын хашин дээр ирэх дарамт нөгөө гадаад валютын нөөц центр дээр сөргөөр нөлөөлдөг. Тэгээд ийм учраас ер нь бол энэ хэрэглээний зээлийг бол нэг бодлого зохицуулагчдын зүгээс макро зохистой бодлого гаргах хэслүүдээр бууруулах чиглэл рүү ерөн сүүлийн жилүүдэд явлаа 60 50 одоо ингээд 45 гээд одоо ингээд бууруулаад яваад байна шүү дээ Монгол банкны зүгээс бол тийм. Тэгэхээр энэ сигналыг бол ер нь банкуд аваад хэрэгжүүлээд ажиллаж байна гэж харагдах арга. Банкнаас олгосон иргэдийн зээлийн үлдэгдэл 2023 онд 15.6 их найт төгрөг байсан бол 2024 онд 22.2 их найт, 2025 онд 26.3 их найт төгрөгт хүрчээ. Банкнаас олгосон нийт зээлийн 60 орчим хувийг иргэдийн зээл эзэлдэг. Харин өнгөрсөн онд Банк улс санхүүгийн байгууллагаас олгосон нийт зээлийн үлдэгдэл 7.2 их найт төгрөгт хүрчээ. 2023 онд 3.7 их найт төгрөг байсан Банк улс санхүүгийн байгууллагын зээлийн үлдэгдэл сүүлийн 2 жил бараг 2 дахин өсжээ. 2025 онд Банк улс санхүүгийн байгууллагын нийт зээлийн үлдэгдлийн 53 орчим хувийг хэрэглээний зээл эзэлсэн байна. 2023 онд 2 их найт төгрөг байсан Банк улс санхүүгийн байгууллагаас олгосон хэрэглээний зээл 2024 онд 3.4 их найт төгрөг төрж жилийн хугацаанд 70% өссөн бол 2025 онд 3.8 их найт төгрөг төрж жилийн өсөлт 8.9% гарчээ. Харин Банк улс санхүүгийн байгууллагаас олгосон бизнесийн зээлийн үлдэгдэл 2023 онд 1.2 их найт, 2024 онд 1.4 их найт байсан бол 2025 онд 2.2 их найт төгрөгт хүрчээ. Өнгөрсөн онд Монгол банк санхүүгийн зохицуулахаараа бодлогын уялдааг хангаж хэрэглээний зээлийн өөр орлогын харьцааг чангаруулсан үр дүнгээ өгч бизнесийн зээлийн хүртээмж тэлж хэрэглээний зээлийн өсөлт саарснаас харагдаж байна. 2025 онд хэрэглээний зээлийн өсөлт банкны салбарт 18.1%, банк улс санхүүгийн байгууллагын хувьд 8.9%-тай гарсан бол бизнесийн зээлийн өсөлт банкны салбарт 25.1%, банк улс санхүүгийн байгууллагын хувьд 56.4%-аар өсжээ. Өнгөрсөн жил санхүүгийн зохицуулах орноос банк санхүүгийн үйл ажиллагааны журамд одоо тодорхой өөрчлөлтүүдийг оруулсан. Энэ одоо их усүрийн татан төвлөрүүлэх их усүрийн хэмжээнд тодорхой хэмжээний хязгаарлалт мөн өөр орлогын харьцааг 70-60% болгож бууруулсантай холбоотойгоор одоо өмнөх оны тоог харахад мөн өмнөх онтой харьцуулахад бол хэрэглээний зээл хязгаарлалтын журамд оруулсан хязгаарлалтай холбоотойгоор 8.9%-аар буурсан байгаа. Харин нөгөө талдаа бизнесийн зээлийг одоо нэлээд төлхөө одоо хөгжүүлснээр 1.4 их найдаас 2.2 их найд буюу 56.4%-аар одоо нэмэгдэж одоо нэлээд том амжилттай үйл ажиллагаа явуулсан харагдаж байгаа. За удахгүй сар шинийн баяр болох гэж байна. За жил бүрийн эхний саруудад сар шинийн баяртай холбоотойгоор банк санхүүгийн байгууллагаас олгох зээлийн хэмжээ огцом нэмэгддэг. За зохицуулагч байгууллагууд зээлийн нөхцөлийг шангаруулж, зохицуулалттай салбарын зээлийн өсөлтийг сааруулж байгаа хэдий ч за зээлийн эрэлт иргэдийн дунд байсаар байна. За Монгол банк санхүүгийн зохицуулах хороон дээр дээрх шийдвэрүүд зөвхөн банк болон банк улс санхүүгийн байгууллагаас олгох хэрэглээний зээлд мөрдөгдөж байгаа учраас за зохицуулалтгүй хадгалам зээлийн хоршоо лизингийн компаниудаас олгох хэрэглээний зээл нэмэгдэх, за бүр цаашилбал зохицуулалтгүй мөнгө хүлэлт рүү иргэдийг түлхэх эрсдэлж байгаа юм а. Манайд чим хоёр зохицуулагчтай тэгээ нөгөө нэг одоо сүүлийн 5-6 жил ингээ хамт ажиллаад үзэх нөгөө банкны зохицуулагч маань одоо манай банкуд бүрэн бүтэн тий одоо нөгөө мал сүрэг тарган гэдэг шиг тийм байвал болчихно гэд
илүү одоо амжилтхан нөгөөх маань ч гэсэн бас өөрийнхөө зөвхөн нөгөө хэсгээ илүү хараад идэг ч юм уу те зохицуулж байгаа хэсэг. Тэгээд нэг ийм одоо нэг юм жоохон хоорондоо өрсөлдөөнч юм уу өрсөлдөөнч гэх юм уу нэг тийм одоо нөхцөл байдал үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бас явандаа одоо нэг зохицуулт яаж хоорондоо уялдаатай байх тал руу нөгөө бодлогочд маань харж ажиллах шаардлага бас үүсэж байгааг л харуулж байгаа хэрэг гэж бодож байна. Тийм. Зохицуулагч маань ингээд хүчтэй чангаруулаад ахаар зохицуултыг нөгөө хамгийн эмзэг хэсэг маань тэр нөгөө нэг албан ёсныхаа салбараас зээл авч чадхаа болоо тэр юу руу гарчдаг нөгөө жинхэнэ одоо нөгөө loan shark center гэдэг нөгөө одоо албан бус зах зээл те одоо нөгөө жинхэнэ мөнгө хүүлэлт те одоо жинхэнэ нөгөө жилийн 140-50% хүүтэй хүү гэж нэрлэхгүй шимтгэл өдрийн зээл юу гэдгийг те ингээд ийм зохицуултгүй юм газраас ингээд мөнгө авах тал руу ингээд шахацдаг жинхэнэ өөрийн дарамтанд оруулдаг ийм нөхцөл байдал үүсдэг. Тэгэхээр тэрнээс бол урьдчилан сэргийлэхийн тулд бас тэр иргэдийгээ энэ чангаруулалтаа хийснээрээ яаж хамгаалах вэ гэдгийг бас давхар бодолцож хийхгүй бол жинхэнэ нөгөө хамгийн нийгмийн эмзэг хэсэг маань өөрөө илүү одоо өөрийн дарамтанд орж өртөх эрсдэл бас байна л гэж харагдаж байна. Яг нь хэрэглээ нэмэгдэж бас бизнесийн хөдөлთა авалт нэмэгддэг. Ингэснээр энэ хоёулаа харилцсан зайлшгүй уялдаатай байх ёстой зүйл. Гэхдээ хэрэглээний зээлийг мэдээж хэтүүдээх нь бол бас тохиромжгүй. Тийм учраас аль нь одоо зохимжтой харьцаан дээр байж ахын зүйтэй. Одоо бол хэрэглээний зээлийн эрэлт бол өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа. Энэ хэрэглээг бол бид нэр одоо бууруулах бас хүндрэлтэй. Энэ өөрөө эргээд одоо амжиргааны төвшин одоо доогуур байгаатай шууд холбоотой байгаа. Иргэд илүү одоо тансаг хэрэглээ гэхээсээ илүү одоо өдөр тутмын хэрэгцээгээ хангахын тулд хэрэглээний зээлээр бол энэ орон зайгаа одоо санхүүгийн хэрэглээгээ бас нөхөж явж байгаа юм байдалтай байна гэж харж байна да. Өнгөрсөн оны 3 дугаар удирлын байдлаар улсын дундаж цалин 2.7 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 200 мянган төгрөгөөр сүүлийн 2 жил 700 орчим мянган төгрөгөөр өсжээ. Нэрлсэн цалин хөлс өсөж байгаа хэдий ч инфляциас шалтгаалж иргэдийн бодит худалдаа авах чадвар төдийлөн өсөхгүй байна. Өрхийн хувьд орлогын хэмжээ жил бүр тодорхой дүнгээр өсөж байгаа ч зарлага нөхгүй хэвээр. 2025 оны 3 дугаар удирлын байдлаар өрхийн дундаж орлого 2.9 сая төгрөг байгаа бол өрхийн дундаж зарлага 3 сая төгрөг төржээ. Өрхийн орлогын жилийн өсөлт 13.4% байгаа бол зарлагын өсөлт түүнээс өндөр буюу 14.7% гарчээ. Орлого нь зарлагаа нөхөж чадахгүй байгаа учраас иргэд зээл авах замаар хэрэгцээгээ хангаж байна. Банкнаас зээл авсан иргэдийн дундаж зээлийн хэмжээ 2025 онд 19 сая төгрөг байсан бол банк ус санхүүгийн байгууллага тэр дундаа аппликейшнээр авч байгаа иргэдийн зээлийн дундаж хэмжээ 807 мянган төгрөг байна. Өнөөдөр байгаа статистик мэдээлэл хэрэглээний зээл гэдэгт хамааруулж ойлгож байгаа зээлүүд нь банк болон банк санхүүгийн байгууллагуудаар олгогдож байгаа зээлүүд явдаг. Гэтэл зохицуулалтын байгууллагуудын гадна талд гэдэг маань одоо томоохон үйлдвэрлэгчид болон одоо худалдааны байгууллагууд одоо ямар нэгэн бүртгэлгүй өөрөөр хэлбэл энэ байгууллагууд маань санхүүгийн байгууллага биш учраас санхүүгийн зохицуулахаараа болон Монгол банкнд одоо энэ зээлийн мэдээлэл ирдэггүй. За маш их хэмжээний одоо хэрэглээний зээлийг өдөөдөг. Одоо ийм борлуулалт хийдэг. Одоо ийм бас суугууд байгаад. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр иргэд маань хэрэглээг бүртгэлтэй зах зээл санхүүгийн байгууллагаас нэг авдаг. За бас бусад одоо ийм зохицуулалтын дүүл хамаарах байгууллагуудаас авч байгаа. За тэгэхээр энийг ингээд аваад үзэх юм бол энэ нь өрхийн одоо амжиргааны чанарт нөлөөлөх үс одоо ийм сөрөг үр дүнг одоо үзүүлж болшгүй учраас иргэдийн одоо өр хорлохын харьцааг чангатгах тийм ээ. За ийм зохицуултыг бол Төв банк болон санхүүгийн зохицуулахаараа одоо нэгдсэн байдлаар авч хэрэгжүүлэхээр одоо хэлцэгдэж байна. За 2025 оны байдлаар банкнаас сарын 1.4-өөс 1.5% хүүтэйгээр харин банк бус санхүүгийн байгууллагуудаас 3.7% хүүтэй иргэдэд зээл олгосон байна. За гэхдээ иргэд хэрэглээний зээл авч чадахгүй хэмжээнд зээлийн нөхцөлийг чангаруулбал үүнээс хэд дахин өндөр хүүтэй зээлийн дарамтанд өртөх эрсдэлж байгаа юм а. За нөгөө талаар ойр ойрхон зохицуулалтын арга хэмжээ авах, тэр дундаа хэрэглээний зээлийн өр орлогын харьцааг өөрчилж байгаа нь эдийн засагт олон сөрөг нөлөөг авчрах эрсдэлтэй гэдгийг судлаач хэлж байна.
ер нь өр орлогын харьцаагаа бид нар яг хөө тооцоолохдоо ерөнхий одоо тэр иргэдэд ямар хэмжээний зээл дарамт учруулах эрсдэлтэй гэдэг юм бэ гэдэг магадгүй юм одоо нэг тийм тоо бол байж болно. Гэхдээ энэ маань өөрөө ингээд эдийн засгаа дагаад хэлбэлзээд ах нь бол өөрөө бас санхүүгийн зах зээлд бол эсрэг юм үр дагавар авчрахаас эрсдэл байж болно гэж харж байгаа. За тохиолох юм бол өнөөдөр эдийн засаг жоохон таархан болоод эхэлж байна. Тэгэхээр зэрэг ийм таархан болж байгаа үед өр орлогын харьцааг жишээ нь илүү хатуу одоо нөхцөлтэй болгоод ингээд чангаруулчихаар энэ маань бол ерөнхийдөө эдийн засагт хэрэглэх зээлийн хэмжээг багасгана. Гэтэл эргээд энэ нь өөрөө нөгөө эдийн засаг жоохон удаашрж байгаа үед эдийн засгийн өсөлтийг өшөөс хааруулах, эдийн засгийг улам одоо нөгөө удаашруулах, уналт руу одоо нөгөө хүрэх ийм эрсдэл бас дагуулна. Тийм болохоор зэрэг яг энэ үзүүлэлт маань яг сүүлийн жилүүдэд бол ялангуяа сүүлийн нөгөө дэлхийн эдийн засгийн хямралаас хойш одоо нөгөө макро зохистой бодлого гэж их яригдчихэв. Тэгээд тэр хүрээнд яг энэ банк одоо санхүүгийн салбарын зохицуулагчдын хувьд бол бас нэг ашиглаж өөрсдийн одоо тэр нэг шалгуурын өндө оруулж явж байгаа нэг үзүүлэлт хэдий боловч яг ямар үр дагавартай вэ эдийн засагт яг энэ одоо бодлогын тогтворжуулах одоо арга хэрэгслийнхээ хувьд хэр үр дүнтэй вэ гэдэг нь одоо ч гэсэн бас яг нэг мөр одоо нөгөө судалгаагаар бол хариулт гараагүй юм маргаантай байгаа зүйлтэй. За 2025 оны тоо мэдээллээс харахад банкнд зээлтэй байгаа иргэдийн тоо 2.4 сая байгаа бол банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан иргэдийн тоо 3.2 саяд хүрчээ. За давхарцсан тоогоор 5.6 сая хүн зээлтэй байна гэд харахаар нэг хүнд ор хаяж 2 зээлтэй байгаа нь харагдаж байна. За зохицуулагч байгууллагуудын хувьд хэрэглээний зээлийн өсөлтийг хязгаарлах бодлогын арга хэмжээ нь зөвхөн бизнесийн одоо зээлийн их өсвөрийг нэмэгдүүлэх бус за санхүүгийн зах зээлийн эрсдлийг бууруулах алхам юм а гэж үзэж байгаамаа. За учир нь өнөөдөр банк болон санхүүгийн байгууллагуудаас одоо давхар зээл авсан иргэдийн тоо хагас саяыг даваад байгаа юм а. За давхар зээл нь өрхийн санхүүд хүндрэл үүсгэж цаашлаад санхүүгийн салбарт зээлийн чанарт одоо нөлөө үзүүлж эхлээд байна. За 2025 оны байдлаар чанаргүй зээл нийт өрийн үлдэгдэлд эзлэх хувь хэмжээ банкны салбарт 5.1% гарсан бол банк бус санхүүгийн байгууллагын хувьд 8.4% хүрч өссөн байгаамаа. Яагаад зээл авч байгаа юм бэ те? Тэгэхээр зээл авч яана гэдэг маань тухайн иргэний одоо орлого тухайн иргэний маань одоо хэрэглээнд хүрэлцээгүй байгаа байдал нь бол одоо зээл авах одоо ийм хэрэгцээ шаардлагыг үүсгэж байна. За энэ бол зайлшгүй нөхцөл байдал те. Гэтэл одоо ямар нэгэн танин мэдхүн шинжтэйгээр танин мэдхүн гэдэг маань төрөл бүрийн зээлийн аппликейшнуудыг ашиглах замаар зээл авах боломжтой эсхийг турших замаар те. За нэгдүгээрт одоо зээл одоо авчих одоо ийм тохиолдлууд нэгдүгээрт их байдаг юм шиг байна. За хоёрдугаарт бас энэ санхүүгийн залилангийн хэлбэрээр гэдэг маань юу гэсэн үг вэхээр одоо өөрийнхөө зээлдэх боломжийг хэд хэдэн санхүүгийн байгууллагаар тодорхойлуулад за тэр тодорхойлсон үр дүнгээ одоо хэд хэдэн одоо захим хэрэгслүүдийг ашиглан нэгэн зэрэг зээл авах замаар бол одоо их хэмжээний одоо зээлийг одоо авсан одоо ийм тохиолдлууд бол одоо нийгэм санхүүгийн харилцаан дотор байна. Тэгэхээр энэ нэг талаас бол одоо зээлийн мэдээллийн сангийн бодит цагийн горимд шилжээгүй байгаа. Өөрөөр санхүүгийн зах зээлийн дэд бүтц бас одоо өнөөдөр санхүүгийн зах зээлийг эрсдлээс хамгаалах төвшөнд бас одоо төдийлөн одоо хурц ажиллах одоо чадамж нь одоо бас сул байна уу гэсэн нэг ийм дүгнэлтийг хэрэгжиж байгаа. 2025 оны 9 сарын байдлаар банк болон бусад санхүүгийн байгууллагаас давхар зээлтэй иргэдийн тоо 540 мянгад хүрч 2024 онтой харьцуулахад 21.4%-аар өсжээ. Эдгээр зээлдэгчийн банкны салбараас авсан зээлийн үлдэгдэл 2024 онд 10.2 их найт төгрөг байсан бол 2025 оны 9 сарын байдлаар 12.8 их найт төгрөгт хүрч бусад санхүүгийн байгууллагаас авсан зээлийн үлдэгдэл 2024 онд 3.5 их найт төгрөг байсан бол 2025 оны 9 сарын байдлаар 5.1 их найт төгрөгт хүрчээ. Энэ нь банкны хувьд иргэдэд олгосон зээлийнх нь 42.7%-ийг, банкнаас бусад салбарын хувьд иргэдэд олгосон зээлийнх нь 68.1%-ийг эзэлж байгаамаа. Иймээс ч зээлдэгчдийн эргэн төлөлтөд хүндрэл үүсвэл банк санхүүгийн системийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй юм а. Журамч шинээр нэмэлт өөрчлөлт оруулах
хилцүүлгээр хилцэгдэж байгаа журмын өөрчлөлтүүдийн хүрээнд бол одоо энэ аппликейшны буюу одоо финтех зээлийн үйлчлэгээнд одоо давхар зээл их олон олгож байгаа учраас энэ дээр тодорхой хэмжээний хязгаарлалтуудыг оруулж өгөө. Одоо иргэдийг бас өрийн дарамтнаас сэргийлэх үүднээс одоо олон давхар зээлийг одоо олохгүй байх чиглэлээр юм нэмэлт өөрчлөлт заалтуудыг хилцэж ярилцлаа. Хэрвээ энэ заалтууд хэрэгжих юм бол одоо зээлийн мэдээллийн сангийн шинжилэл явагдаж байгаа. Удахгүй одоо жисэн форматаар ингээд бодит цагийн гормоор нийлүүлэх боломжтой болох юм бол банксууд маань мөн одоо зээлийн мэдээлэлээ бодит цагийн гормоор илгээснээр мэдээлэл одоо их одоо түргэн байдлаар одоо ингэ шинжлэгдэж явах учраас одоо бид нар мэдээлэлээ тухай бүртэн зээлийн мэдээллийн сангаас аваад одоо давхар зээл олголтыг бууруулах юм нөхцөл бололцоо бүрдэх юм байна. Ингэсний үндсэн дээр мөн хэрэглэгчдийг бас хэтэрхий одоо хэрэглээний зээл авах өдөөлтийг бууруулж мөн давхар зээл авснараа өрийн дарамтанд орохоос сэргийлэх юм үйл ажиллагаа болно гэж бодож байгаа. Хамгийн гол одоо санхүүгийн суур дэд бүтцүүдийн нэг зээлийн мэдээлэл энэ сан одоо орчин үетэй хөл нийлүүлж ажиллах шаардлага тулгарсныг л ер нь харуулж байгаа. Тэгээд сүүлийн хэдэн жил би одоо их л энэ тал дээр их одоо гомдолж байгаа хүмүүсийн нэг. Тэгээд ер нь бол энэ чиглэлээр энэ Солонгос, Японы туршлага ер нь дэлхийд одоо хамгийн тэргүүний туршлага гэж үздэг. Бид нар бас нэг Төв банктай хамтраад техник тусалцааны төсөл Солонгосоос авсан юм. Тэгээд энэ биднэрт өгж байгаа зөвлөгөөр бол юу ч гэсэн та хэд бол энэ оноо гэхээсээ илүү одоо хөв хүний рейтинг тогтоох юм руу эхэлж ороод тэгээд айжмаар ингээд явандаа оноо руу шилжих ийм систем рүү орсон арай зүйтэй юм байна гэсэн зөвлөгөө бол өгж илээ. Тэгэхээр ингээд одоо тэр гадны байгууллагуудаас бидний олж ирсэн тэр мэдлэг тэр юмнуудыг одоо хууль эрх зүйн орчин болгож өөрчлөөд энийг одоо цаг үеийн хөл нийлүүлж алхуулах ажил хийхгүй бол нөгөө нэг хоцрогдсон тэр мэдээлэл нь өдрийн дараа очиж идэг нөгөө хүн нь бол тухайн цаг мөчтөө шууд зээлээ авч болж идэг. Ингээд энэ хоёрын хооронд юм зөрүүнүүд үүсээд байгаа байхгүй. Тэр энийг бол яаралтай шинжлэх эрх зүйн орчны шинжилгээ шаардлагатай байгаа л гэж харагдаж байна. Нэрлсэн одоо орлогыг нэмэгдүүлэнгүүтээ за одоо энийг бол нөгөө талд нь үр орлогын харьцаагаар зохицуулнаач гэдэг юм уу те эрслийн дурд энэ бол одоо байж болшгүй л ийм зохицуулт гэж хараад байгаа. Ер нь гэхдээ яг нийтлэг үдий яваал энэ л яг үр орлогын харьцааг ярихгүй байлаа гэхэд жишээлх юм бол төр одоо төсвөө хэмжээ хязгааргүй нэмээлээдэг. Тэгээд тэр нь инфляц дагуулдаг. Тэгэнгүүт инфляцийг нь зохицуулах хэвээр Монгол банк өөрөө нөгөө инфляцийг хязгаарлах юм арга хэрэгсэл хэмжээ хэрэгжүүлэл ингээд яваад байдаг. Тэгэл тэрнийх нь эцсийн үр дагавар нь өгөхөр нөгөө хөрөнгө оруулагчид эдийн засгийн нөгөө орлогыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тэр орчиндөө болохоор энэ маань бол таагүй ийм хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, тийм ээ, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, ажлын байраа нэмэгдүүлэхийн нөхцөлийг нь хязгаарласан үр дагаврууд бол авчираад байдаг л да. Тэгэхээр зэрэг богино хугацаанд харахаар зэрэг ингээ орлогыг өсгөж байгаа, нэрлсэн орлогыг нэмэгдүүлж байгаа юм шиг энэ шийдвэрүүд маань урт хугацаанд болохоор зэрэг эдийн засгийг өсгөх, тэр таатай орчинг бүрдүүлэх, тэр одоо нөхцөлийн муутгах бодлогуудаар бол одоо бодлогууд араас нь дагалдаж яваад байдаг нь бол том харамсалтай. За өнөөдөр цахимаар зээл олгож байгаа 60 гаруй банк бус санхүүгийн байгууллага байгаа. За үүнээс 29 аппликейшнээс нь зээл авсан иргэн байгаа юм а. За хэрэглээний зээлийг хязгаарлахын тулд бодлогын зохицуулт хэрэгтэй байгаа нь үүнээс харагдаж байгаач за үр орлогын харьцааг ойр ойрхон өөрчлөх бус зээлийн мэдээллийн санг бодит цагийн горимж шилжүүлэх нь илүү чухал үр нөлөөтэй юм а. За нөгөө талд шийдвэр гаргагчид иргэдийнхаа цалин үнэлэмж орлогыг хамгаалахад анхаарах шаардлагатай байна. За нэг удаад гал унтраах байдлаар нэмэгдүүлж байгаа багш эмчнэрийн цалингийн нэмэгдэл нь эргээд эдийн засагта олон талаар үнийн өсөлт зээлийн нөхцөл хязгаарлах бодлогын арга хэмжээгээр үр нөлөөгөө үзүүлж эхлэв байна. Үзэгч та бүхэнд хэрэглээний зээлтэй холбоотой зохицуултын өөрчлөлтийн талаарх мэдээллийг энэ удаад таймтай хүргэлээ. Хамт байсанд баярлалаа.